Оройн төргийн эрх үзэгчтэй хуульч олон улсын эрх зүйч Цэндийн мөнх оргил. Чөлөөтэй сайхан ярьцлага болох бахаа гэж найдаж байна. Он цагаар ярих юм бол 4 жилийн хугацаанд бол нэлээд нам хүн байла. Эрдэм шинжилгээ судалгааны ажилд шилжсэн дээ. Сонирхолтой байна л да. Энийг бид нар мэдчихэж өнөөдрөөс эхлээд бэлтгэлээ базааж авахгүй бол хэцүү юм аа л гэж. Тэг их олонтой нүр тулжсэн биз. Дотоодынхоо шүүхт нэг хайхрамжгүй ханддаг нэг хандлага байна шүү дээ. Хүндэтгээд эрхэл өстой. Энэ хандлага чи өмгөөлөгч яг хуульчдын өөрсдийнх нь буруу юм шүү. Нана сайн бэлдээд нэг цэргийн үнэртэй болгоод явуулаач. Олон сайхан цэргийн дарга нартай насан туршийн найз нар болсон. Хүндтэй зочин ухт аваад яриагаа үргэлжлүүлье. За нөхдүүд минь гар хурж болохгүй 5 хүн байгаа шүү л гэсэн. Оо бас тийм. Яг асуух гэж л та. Тэгээд зайд бол хамгийн их өрцөн энэ л байх л та. Энэ бол нэг нууц мууцын зэрэгэлд орохгүй ч гэдэг энэ хариултаа. Зүгээр байл дарга нар юг шанаа өхөв. Тэгвэл энэ бол тэр Машнуус гэдэг кинон дээр гардаг шиг тийм замбраагүй юм бол биш. Хамгийн өндөр цэрэг учраас батальон цэрэгийн хамгийн ур зогсдог байхгүй. Сайн дуулдаг болохоор тэглүүлээд. Талайманхан дашиж явсан тас цэрэг байсан юмсан. Би танд нэг бэлэг бэлдсэн. Фото зураг биш байна. Харангийн пүүжигээс хичээл авчихсан байхгүй юу? За нэг бар ресторан хийсэхгүй. Тэр нас ч шүү дээ. Тэгтээ би асууя. 7 сарын 1 гингүүд л толгоонд нь орж ирдэг нэг үйл явдал байна л да. Нууж хаах юм ерөөсөө байхгүй. Хэдийгээр тэр нь төрийн нууц ч гэсэн. Харамсдаг болов уу гэсэн өнгөцөөр дандаа битсэн байгаа байхгүй юу? Ярьчих бүгдийн нэг ингээд ярьчаач гэдэг. Нөгөө талаас нь чинь төрийн албан хаагч ёсцсон асуудал. Нарт түмний тусгалч нь тэнд очиж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо аль аль нь болохгүй л байна. Ялангуяа сүүлийн 4 жил ингээ гаднаас нь харж штэ тийм ээ. Хор найруулдгаа гэж ярьдаг л та. Авьяас дутна нэг талаас нөгөө талаас нөмөр нөлөө дутна. Ясам дээр эн чинь одоо нэгдсэн байр суурьнд хүрхэл ажлыг хэлээд байгаа штэ. Энэ шийдвэр гаргаж чаддгүй явдал миний бодлоор манай улсын хөгжлийг хойшин татж байна. Их тийм цаг үетэйгээ хөл нийцүүлж алхаж байгаа, 90 үетэйгээ хөл нийлүүлж алхаж байгаа тийм гой залуучууд гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр би бол Монгол хөгжинэ гэдэгт бол ерөөсөө эргэлзэхгүй байна. Оройн төргийн эрх үзэгчтэй Бям гараг бүр таны гэрийн хоймор чин зочин өөр сонирхолтой ажил өрнүүлэхийг хичээдэг. Сайн уу санаа ток шоуны маань нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарт өргөдөө ирсэн хүндтэй зочноо танилцуулъя. Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд асан, хуульч олон улсын эрх зүйч Цэндийн мөнх оргил. Урилгын маань хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. Баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад бас их талархаж байна. Тэгээд бас уламжлалт төсөөр болзоондоо ирж байгаа юм чи бас за баярлалаа. Цэцгээ гардуулчих. Эмэгтэй хүнд бол цэцэг гэдэг бол гайхамшигтай бэлэг байдаг. Үргэлж сайн сайхныг эерэг зүйлийг бэлэгдэж яадаг. Тэгээд таныг бас нэвтрүүлгийн маань хүндэтгэн амьд цэцгийн баглаа надад бэлгэлсэн баярлалаа. За үзэгчтэйгээ мэдчилгээг урьж байна таныг. За UBS телевизийн үзэгчид энэ нэвтрүүлгийг үзэж сонирхож байгаа та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд аль болохоор илэн далангуу чөлөөтэй сайхан ярьцлага болох байхаа гэд найдаж байна. За нэвтрүүлгийн маань онцлогийг бас ойлгож байгаа учраас тодорхой хэмжээний одоо ярих сэдвтэй ирсэн гэдэгт найдаж байна. За өчигдөрхөн бидний хувьд бол одоо их үрсийн баяр гэж нэрлэдэг. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ. Тэгээ 3 хүүхдийн аав тэгээд ханигаа бас сайхан баярлуулсан гэдэг нь яаж өнгөрөв? Бид нар нэг гэр бүлийн уламжлал гэх юм уу одоо олон жил тогтоод ирсэн нэг заншилтай. Манай гэр бүлийн өмбтөр 2 ээжтэй 6 сарын 1-ний өглөө очиж амьд цэцгийн баглаа бариад 2 ээжтэйгээ хүүхдүүдтэйгээ очиод 2 ээжиндээ очиж жоохон сууж юм ярьж цаа ууж байгаа. Тэгээд өдөөс хойш нь хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөд. Өчигдөр бас тэр уламжлалтсаараа ээжиндээ очиод дараа нь бадмагийнхаа ээжинд очиод аавынд очиод аав ээж нартайгаа уулзаж юм яар сууж агаад. Тэг өдөөс хойш нь хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөсөн дөө. За их хүрсэн баяр гэдэг утгаар нь тэмдэглэсэн байна. За сүүлийн үед бол ялангуяа одоо он цагаар ярих юм бол 4 жилийн хугацаанд бол нэлээд нам гүн байла. Нам гүн байсны цаана бол бас хөдөлмөр байсан баг л та. Та нар сонир сайхан юу байна? 12 оноос хойш намын нарийн бичгийн дарга ажлыг нэг жил хагас хийгээд тэгээд 13 оны сүүлээс эрдэм шинжилгээ судалгааны ажилд шилжсэндээ энд юуны өмнө хуульчны хувьд
за нэг ийм юм бол үзээ да энийг нэг харъя да гэж бодож исэн дутуу байсан хэд хэдэн сэдвийг сонгоод эрдмийн ажил хийх гэж оролдож байна. Энэ юуны өмнө энэ үрийн асуудал өөртөө засгийн газрын гадаад үрийг улс орнууд яаж зохицуулж байна, яаж гэрээ хилцээ хийж байна, яаж тэглэж байна гэдэг асуудал. Нөгөөх нь хот тосхны эрх зүйн байдал. Хот гэж яг юу юм? Яаж зохион байгуулагдаж байна? Иргэн тойрон байгаа засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж үе бишэл одоо юу гэдгийг аймаг сумтайгаа яаж уйлдаж байна? Сумын засаг дарга нь юугаар шийдэж байна? Аймгийн засаг дарга нь юугаар шийдэж байна? Хотын захирагч нь юугаар шийдэж байна? Хоорондоо ямар харилцаатай байна? Санхүүгээ яаж уйлдуулж байна? Аль үйлчилгээг нь аймаг сум нь, аль үйлчилгээг нь хот нь үзүүлж байна гэдэг ийм юмнуудыг л судалж байна. Сонирхолтой байна л да. Үрийн асуудлыг бол илүү эдийн засагчид анхааралтай авах гэж миний хувьд бодож ирсэн. Тэгээд хуульч гэрээ хилцээр талаас нь судалж үзэн гэхээр нэгтэл хоёр тал тохиролцоол автсан зээл байна. Тэр зээлийг төлжээж л яг гэрээнийхээ дагуу явагдана. Өөр арга замыг харж яах гэдэг нь магадгүй тохиролцоогоор бас тэглэх тийм арга замыг харддаг юм уу? Яг зорилго нь юу юм бол? Заавал тэгэлд жишээ нь Монгол улс өнөөдөр 23 тэрбум долларын хувийн хувьсгалын нийлсэн гадаад өртөө сууж штэ. Зарим нь 21 л гэж, заримдаа 23 л гэж, Дэлхийн банк нэг тоо хэлээд, манай засгийн газар нэг тоо хэлээд. Яаж бодсон бид нар ойрын миний бодоор бол 5, 6, 7 жилдээ энэ үрийг төлж барахгүй байхгүй юу? Зээл нэмэгдэхгүй. Зээл авч иж зээлээрээ төлөх гэдэг штэ. Гэтэл зээл авч зээлээ төлөхийнхаа хажуугаар бид нар зээлдүүлэгч нартайгаа гэрээ хилцээд орохоос өөр аргагүй байдалд орно. Зээлийнхаа хүүг буулгуулна, нөхцөлийн хөнгөлүүлнэ, хугацаагийн сунгана. Магадгүй Орос ах нар биднэрт 98%-аар хөнгөлж өгч ирсэн шиг тэд нар хөнгөлж өгөхгүй байх. Гэхдээ тодорхой хэмжээнд хөнгөлүүлэх асуудлыг ярина тийм ээ. Улс олгонтой тус нь яриад байхгүй шүү дээ. Тогтцсон, тохирцсон, за нэг ийм л журмаар явна да гэсэн олон улсын хим хэмжээ байгаа байхгүй юу? Туршлага гэх юм уу, хоримтлуулсан туршлага, шүүхийн шийдвэрүүд. Энийг бид нар мэдчихэж өнөөдрөөс эхлээд бэлтгэлээ базааж авахгүй бол хэцүү юм аа л гэж харагдаад байна. Та ер нь улсынхаа нэрийн өмнөөс гадаадаас бидэнтэй харьцаж байгаа хүмүүстэй их олонтой нүр тулж исэн биз. Одоо жишээлбэл Марубиныгийн шүүх хурал дээр одоо засгийн газрын одоо итгэмжил төлөөлөгч гэж хэлэх үү? Тэр одоо яг ямар статус байсан те? Хариуцагчийг төлөөлж л оролцож байгаа юм л да. Хэр хэцүү, хэр сонирхолтой ажил вэ? Хуульчийн хувьд бол бас их л том шалгуур байдаг байлгүй дээ те. Ер нь хуульчны хувьд засгийн газараа төлөөлөөд тэр тусмаа одоо амжилттай оролцоо тийм ээ. Тэр өрийг тэглүүлээ гарна гэдэг чинь нэг талаас сургамж, нөгөө талаас сорил, сонирхолтой буюу аз завшаантай хэрэг штэ. Тэгээ энэ дээр зүгээр нэг л юм надад бодогдоод идэв. Энэ бид нар монголчууд бид нар дотроо ялангуяа энэ төрийн албан хаагчид тэр дундаа энэ дунд шатанда ер нь нэг тийм дотоодынхаа шүүхт нэг хайхрамжгүй ханддаг нэг хандлага байна шүү дээ бид нар. За наацх нь одоо юу гэдэг шүүх хурал боллоо гэд шүүх хурал тавлчаад байхад өмгөөлөгч өвчтэй. 7 хоногор хойшлуулчихдаг. Эсвэл хариуцагч ирж чадахгүй гэд. Ингээл хурлаа хойшлуулад байдаг. Яг энэ зуршлаараа эсвэл шүүхийн шийдвэр гарчдаг. Тэр нь биелэгддэг. Засгийн газар одоо өчнөө аж ахуйн нэгжүүдэд л өртөө сууж штэ. Дотооддоо тийм үү. Тэгэхээр тийм ч тэрийг хөөцөлдөг. Засгийн газар мөнгө байхгүй, төсөвт мөнгө байхгүйгээ сууж идэг. Өөр бусад оронд бол ийм байдал байхгүй штэ. Шүүхийн шийдвэр гарлаа, хурал товлогдлоо. Тэр өвчтөө юу өвч биш үү тийм ээ. Болцоотой болцоогүй хамаагүй шүүх рүү хүндэтгэд ирэх л ёстой. Энэ хандлага чи өмгөөлөгч яг хуульчдын өөрсдийнх нь буруу юм шүү. Ерөөсөө монголчууд бидний өөрсдийн бүгд хандлага энэ байгаа байхгүй. Яг энийгээ бид нар шинэ гадаадын шүүхтэр бас тийм байх ёстойг ойлгочтой. Шүүхээс нэг бичиг ирдэг. Тэгээ харж тэгж байгаа нэг хариу өгнө. Эсвэл юу вэ одоо энэ Павшак одоо юу яриад байгаа юм бэ? Монголыг шүүхдэг бол боли чих шиг тийм ээ. Ингээ хойш нь тавиад бид нар цаг алдаад байдаг юм байгаа байхгүй. За бусдаараа бол яг вэ манай засгийн газар ялах шийдвэрүүдэд ялаад хаяа зарим нэг дээр ялагдаад явж байна. Хамгийн гол нь энэ гадаад дотоод гэж ялгалгүйгээр дотоодын шүүхийн шийдвэр ч гэсэн шүүхийн шийдвэр шүү дээ. Одоо сайн ачаасаа харж байгаа шүү дээ. Тэр хаан ресурс гэл засгийн газараас 70 сая долларын шүүхийн шийдвэр гарчлаа гэхэд 100 гарангуут нь хөөцөлж байгаа 70 болгол тэр дорн зээл аваад тэр хаан ресурс төлчихөж шүү дээ. Гадаадын шүүхийг бол тэгж хүндлээд байгаа байхгүй юу? Дотоодын шүүхийн шийдвэрүүдэд тоодгүй. Одоо 2015 оны эцсийн байдлаар
засгийн газар 116 иргэн аж ахуй нэгжид, дотоодын 116 иргэн аж ахуй нэгжид 46 тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэрийн өртөө байгаа байхгүй юу? Сүүлийн хэдэн сар хаан ресурс гэж яриад байгаа болохоос өчнөө дотоодын аж ахуй нэгж, өчнөө замын компани, өчнөө барилгын компани, өчнөө аж ахуй нэгжүүд тендерт ороод бараа үйлчилгээгээ үзүүлчихэд нөгөө иргэн төлөгдөх нөхцөлтэйгээр иргэн төлөгдөгч зүгээр тендерт оролцсон. Банкнаас өндөр хүүтэй зээл авцсан. За яг вэ засаг надаа эрхэш мөнгө маань өгөз гэд найдаад өндөр хүүтэй зээл аваад бараагаа нийлүүлчихдэг. Засаг мөнгөний төлдөг. Ингээд 46 тэрбум төгрөгийн өртөө сууж байгаа байхгүй. Гэтэл энийг хин ч ярихгүй байгаа байхгүй. Би харин энийг л гайхаад одоо байн байл яриад байгаа. Эртээдхэн над дээр замын 13 компани одоо захирлууд, гүс захирлууд ирж уулзж байгаа байхгүй. Энэ дээр одоо яах ёстой юм бэ? Бид нар одоо засгийн газрын шийдвэр гарчаад байна. Туслаач дэмжээч гэдэг. Бид нар ярьж байгаад нэг арга хэмжээ авахар л болж юм л да. Шүүхэд хандаад энэ өөрөө сонин нэг талаас сонин мөртлөө нөгөө талаас утгагүй байгаа биз. А тэгээд 46 тэрбум төгрөгийн өртөө мөртлөө улсын төсөв тэр өрийг төлөх гэж хэдэн төгрөг сулгасан байна гэж 2.3 тэрбум төгрөг. Тэгээд цаана 44 тэрбум төгрөг төлөгдөхгүй байгаа байхгүй. Энэ чинь цаана өчнөө ажлын байр, өчнөө цалин хөлс, тийм ээ? Өчнөө иргэдийн орлого байгаа байхгүй. А тэгсэн мөртлөө болоогүй 16 17 онд дахиад тендер зарлаад дахиад дараа төлөгдөх нөхцөлтэй гэрээ байгуулж яваад байгаа байхгүй. Тэгээд аж ахуй нэгжүүдэд хүнд байдалд оруулаад тэгсэн мөртлөө ажлын байр бий болгох тухай юм яриад ингээд нэг үйл ажиллагаа нь нөгөөдхөө цохоод эвдээд хүнд байдалд оруулаад байгаа байхгүй. За, хоёул амралтын өдөр айлын гэрийн хойморт. Үгүй уушлаараа биш. Одоо би өөрөө миний асуусан асуулт маань өөрөө л яах аргагүй л ажил яриулсан юм чинь. Хоёул энэ сэдвийг түр арих юм мэдээж ярилцлагын төгсгөлд дурддагдана. За, зочинтойгоо ярилцахдаа мэдээж тодорхой хэмжээнд судална. Тэгээд олон нийтийн сүлжээнд байдаг таны бага насны зургууд, өсвөр үеийн зураг гэд сонирхолтой гэрэл зургуудын цомгийг ч үзлээ. Тэгээд бага насны тэр нэг Улаанбаатартайгаа миний аавд гэдэг киноны оргож Улаанбаатарт ирдэг хүүтэй их адилах юм билээ. Томчтой халзантлоготой. Би ер нь бол Сүхбаатар аймгийн Баруурт суманд Баруурт хотод 64 он төрсөн. Манай өвчөр хоёул эмч хүмүүстэй. Одоо ч гэсэн амьдсэрэн эмчийн ажлыг хийгээ явж байгаа. Манай Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн, Наван садын цэнд гэж хүн байдаг. Манай ээж Ховд аймгийн Дарвис сумын хүн, Баатар Эвшинхүү гэж хүн. Хоёулаа ангахт хоёр талаас Монгол улсын хоёр талаас баруун зүүн хязгаараас ирээд Улаанбаатарт ангах сурж байгаа танилцаа гэрүүл болоод тэгээд 64 онд нөгөө сургуулаа төгсөөд тухайн үеийн залуучуудын чинь төрсөн нутагт нэг томилтоор ажилладаг хэдэн жил байлаа шүү дээ. Тэгээд Сүхбаатар аймагт томилж ажиллахад нь би тэнд төрсөн. Тэгэл 4 настайдаа хотод орж ирсэн. Тэгээд 4-өөс хойш 5 6 гал ухаан орохтол одоо энэ одоогийн 1-р төрхийн хашаа биш үү? Тэнд л одоо ухаан орсон хүн дээ. Өөрийгөө мэдэж ихэлсэн. Одоо 1-р төрхийн яг хүлээн авахтаар манай гэрийн бүр байсан. Тэгээд бид нар тэнд тоглож өссөн. Тэр үйл зураг бахалдаа бодвол тийм билээ. Ааха. Аав ээж хоёулаа эмч гэхээр нэг тийм халаадны үнэр, эмнэлгийн үнэр гэрээр дүүрэн байх нь ойлгомжтой. Тэгээ нэг тийм дотн байдаг шүү дээ. Одоо жишээлбэл миний аав бол насаараа галт тэрэгний машинист хийсэн хүн гэл тэгэхээр ажил яваал ирэхээр нэг тийм галт тэрэгний масл үнэртдэг. Тэр бол ягаад ч миний хүүхэд насыг одоо ч үнэртгэхээр тэг санагддаг л да. Тэгээд тийм орчинд байсан хүүхэд ягаад тэрэнд бас дурлцхаагүй ингээд огт өөр тийш явсан юм бэл. Мэргэжил сонголтын үед. Манай очоор намайг эмч болгочих бодол байсан баах. Бас нэг дуурч үзэж ирсэн. Тэгээ би өөрөө нэг сонирхоогүй багасаа нэг нисгч болъё гэд нэг хэсэг мөрөөдөн дараа нэг архитектор болох гэж нэг жоохон мөрөөдөл тээж байгаа. Тэгээд чадахгүйгээ мэдсэн л дээ. Архитектор гэдэг чинь цаанаасаа зургийн авьяас байсан юм уу? Зургийн авьяасаас гадна ингээд тооцоомоцоо байгаа тий. Гарын уртаа дүүтэй байх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэр чинь тэгжээж бас нэг юмнээ баримжаа харагдана шүү дээ. Тэгээд би нэг 8 9 10 дугаар ангид олон улсын харилцаа гэх юм уу ингээл ном сони их унших дуртай, мэдээ их үзэх дуртай, тэнд юу болж байна, энд юу болж байна, Орос Америкээр цөмийн зэвсгээ хязгаарлах гэрээ хэлцээр хийгээл тэр чинь сонирхож уншаал нэг угаасаа сонирхолтой л байсан юм байлээ. Оросын нэг Зарбижом гэдэг нэг зузаан сонин байдаг байсан. Тэрийг эдгээр их эргүүлдэг. Тэгээд шалгалт өгөөд нэгдүгээр групп шалгалт өгөөд их өндөр баал авсан л да. Тухайн үед гадаад явдлын яам гэдэг байсан. 15 хүүхэд Москвагийн олон улсын хайцааны дээд сургуульд явуулна гэдэг 10 хүүхэд хөдөөнөөс аваад 5 хүүхэд хотоос хотын 5 хүүхдийн одоо 3 бүтэн үнчин 3 хүүхэд гэхдээ сурлах сайтай нөгөө хоёр нь улстай дээгүүр 1 2 номер 2 хүүхдийг сонгож аваад ингээд бид 15-лаа гадаад явдлын яамны мэдлийн оюутнууд болж шилжиж очиж байсан. Уншдаг сэтгүүл нь сонин нь хүртэл тэгэл улс төрийн нөхцөл байдал байхаар ч тийм өгөгдөл ээж. Таныг ер нь яг өөрийн гэсэн юм төлөвшлөө олох те өнөөдөр
Мэдээж энэ он цаг нас гэдэг зүйл бол таныг өнөөдрийг хүртэл төлөвшүүлсэн л байж таарал да. Яг ерөнхий суур хүн гэдэг утгаас нь нөлөөсөн зүйлс юу нь юу гэж бод. Мэдээж гэр бүлийн хүмүүжил байх нь ойлгомжтой. Миний амьдралд яг хувь хүн болоход бас их нөлөөлсөн гэх юм уу чухал үйл явдал бол 82 онд 10 жилээ төгсөөд би 1 жил цэргийн албаасан Баян Чандманд. Тэр чинь одоо цоо шин орчинд очиж байгаа шүү дээ. Чин хотын 40 мянгатын Орос сургууль сурж байгаа эрх дураараа өссөн. 82 онд чи 1 жил болцсон байсан юм уу те? 82 онд гадагшаа сургууль сурж байгаа хүүхдүүдэд 1 жилийн цэргийн сургуулиудад сурахаар явж байгаа залуучуудад зориулж 1 жилийн цэргийн сургалт хийжсэн жилдээ. Ягаад гэвэл манай хүүхдүүд бөөнөрөө тухайн үеийн Зүлбат улсын цэргийн сургуулиудад очдог. Очоо жоохон гологдоод байдаг. За нэг талаас хил усны гологд, нөгөө талаас нь цэрэгжилт талаасаа гологдоод байдаг. Оросын цэргийн сургуульд орж байгаа хүүхдүүд чинь бүгд нөгөө Суворовын сургууль, Нахимовын сургууль гэдэг багасаа цэргийн сургуулиудаар өссөн хүүхдүүд 7-8 тагаас л цэргийн сургуульд явсараад 18 хүрээд 10 жил дээр чинь цэргийн сургуулиар явсан хүүхдүүд чинь асар их цэрэгжилттэй, сахилга баттай, дихтэй, бие балдрын хөгжил ихтэй. Тухайн үед Зүлбат улсын батлан амлах юмнаас хүсэл тавьсан юм байлээ. Цэргийн сургуульд явж байгаа хүүхдүүдэд 1 юм 2 жил нана сайн бэлдээд нэг цэргийн үнэртэй болгоод явуулаач. Тэгэхгүй бол манай энэ Суворовын сургууль төгсөн хүүхдүүдтэй ингээд зэрэг ерөөсөө цэргийн сургуульд ороод хатуужилгүй байна гэсэн үг үү те? Хатуужлан чи юу ах вэ? Цэргийн нэг үнэртэй болох хэрэгтэй шүү дээ чинь тийм ээ. Нэг хүн захирагдад сурна, команд биелүүлж сурна, номхон зогс сурна гэдэг чинь бас хүн чинь нэг өдөр сурчихгүй шүү дээ. Одоо зэрэгц командтай номхон зогсноо гэдэг чинь 2 цаг зогсноо гэдэг чинь эхлээл одоо мань мэтийн хүүхдүүдэд бол тэр чинь том сорил байхгүй юу. Наадсахын тим юм сураагүй хүүхдүүд 10 жил цэргийн сургуулиар явсан хүүхдүүд ашиглаа гологдоод тахгүй юу. Тэгээ 1 жил тийм цэргийн анги тусгаад одоо Эрдэнэтийн морин дивизион гэж мундаг анги Эрдэнэтэд байсан. Тэрний суурин дээр Баян Чандманд 282 дугаар анги гэж байгуулад манай ардын армийн одоо хамгийн л чадварлаг баг дарганаар офицерууд, залуу офицерууд бидний дарга болж 1 жил цэргийн сургууль хийсэн. Танд хэр зүйл өгсөн тэр 1 жилийн цэргийн алба? Гэхдээ ер нь л одоо яг жинхэнэ утгаар нь л хүн болгоно шүү дээ. Наадсах нь л одоо бид нар чинь хотод туссан хүүхдүүд чинь дураараа шүү дээ. Хүний үгэнд орно нэг байхгүй. Тэр цэцмаа жоохон Орос сургуулиар явсан нөхдүүд бол ер нь ирэх гэхээсээ илүү жоохон танхааталтал. Тэгээд 40 мянгатын жоохон өнгөрөөд. 40 мянгатын өнгөрөө байна. Тэгэл очиод дороо номондоо орсон доо. 2 удаа сайхан шанаа аваад тэгэл номондоо орно шүү дээ. Хүн чинь бол нэг удахгүй шүү дээ. Тэр их сонин тэгээд их олон найзтай болсон. Одоо Монгол улсын өнцөг олон бүрээс цугларсан тэр олон сайхан залуучуудтай, олон сайхан цэргийн дарга нартай, насан туршийн найз нар болсон байна. Он жавууд гэж ярьдаг тий? Нэг цэргийн цэргүүд. Тэд нартайгаа одоо ч найз нөхөд холбоотой байдаг. Байн холбоотой. Манай найз нар жилдээ 1-2 удаа уулзна. Одоо эхнээсээ генералууд болж байна. Хурандаа нар олон байна. Бүхэл салбарт ажиллаж байгаа. Сайхан найз нартай. За таны хувьд сайн нэвтрүүлгийн урилгыг аваад өөрөө хэрэг өмнө нь бас заав гаргаж үзчихсэн бол нэг анзаарсан зүйл байж магадгүй. Тэгээ энэ нэвтрүүлэг дээр надад зориулсан нэг зочин урих бах гэдгийг бол таамагласан баг. Тэгээ би танд зориулж нэг хүндтэй зочин урьсан. Тэгээ ярианы сэдвийг анзаарсан баг. Тэгээ студид нэгэн хүндтэй зочин ухт аваад яриагаа үргэлжлүүлье. За сайн нэвтрүүлгийн маань урилгаар Ардын армийн 282 дугаар анги. За тухайн үед алб хааж байх үед нь салаан захирагчаар ажиллаж байсан. Бэлтгэл очууч амар дэлгэр нэвтрүүлгийн маань урилгаар хүрэлцээрсэн байна. За сайн хүлээж хүрэлцээрсэн баярлалаа. За амгалж юу? Сайн урилгаа маань хүлээж авч хүрэлцээрсэн баярлалаа. За сайхан төсчээ. Хадаад нэг дарагт өнгөрсөн ахмахтай ярилцсан. Түгжрээд нэг сайн болохгүй л шүү. 10 жил болцсон юм шиг санагдаж штэ тий баг. Тий. Саяхан юм шиг байсан чинь. Тэр хаяа уцаар ярьдээ. Уцаар байн холбогдсон. Ирэх үзэгчтэй, үзэгч та бүхэн яг одоо UBS телевиз дээр сайн уу ток шоу хүлээн авч үзэж байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин олон улсын эрх зүйч, хуульч, за улсын хурлын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд асан Цэндийн Мөнх оргил.
За дөнгөж сая нэвтрүүлгийн маань урилгаар бас нэгэн хүндтэй зочин хүрэлцэн ирлээ. За зочны маань цэргийн алба хааж байх үед салаан захирагчаар нь ажиллаж байсан. Бэлтгэл ушууч Амар Дэлгэр. За нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. Тэгээд хэрвээ холбоотой байдаг бол одоо утсаар болоод ямар нэг байдлаар бас энэ нэвтрүүлэгт орно гэдгээ хэлж болохгүй шүү гэсэн замжээ өгсөн байсан. Тэгээд нэвтрүүлгийн маань багтаа хамтдаа бас өнөөдөр зочинд маань гинтийн бэлэг болон хүрэлцээрсэн танд баярлалаа. Баярлалаа. За хамгийн сүүлд юу н хизээ уулзсан байв. 5-6 жил болж байна амрах. 5-6-аас цаах наха. Аяа нэг Утсаар ярих хувьд бол арга холбоотой байсан та. Ер нь байнгын хөвдөддөг холбоотой байсан. Ер нь би хүний хоорондын нөхөрлөлийг хамгийн ариун нөхөрлөл 10 жилийн хүүхдүүдийн нөхөрлөл сэргийн албаны нөхөрлөл юм аа гэж боддоггүй. Тэр 10 жилийн хүүхдүүд сэргийн албаны нөхөрлөл яагаад тийм ариун нандин байгаа гэхээр нэгдүгээрт одоо бие биендээ хэрэгүү тунгалаг сайхан сэтгэлээр хайцдаг яг тийм насан дээр байдаг. За хоёрдугаар сэргийн албан хаагчдын хувьд бол 1-3 жил байсан шүү дээ сэргийн алба. 3 жил нэг доор нэг хүний командаар нэг хүний шиг үйл ажиллагаа хийгээд ингээд гараад ирсэн улсууд бол яахаарахгүй тэр чинь янзын сайн найзууд болоод гараад ирдэг ийм онцлогтой. Тэгээ мөнгө хөргөлийн хувьд бол мөнгө хөргөлж байгаа хувьдаа эн чинь нэг бодлын гадаад бодлын яамнаас томжилттой 5 хүүхэд ирсэн. Од Амархуу, Мөнхбат, Отгонбаяр мөнгө хөргөл гэсэн ийм 5 хүүхэд. За энэ 5 хүүхдүүд яагаад ингэ хүрээд ирсэн гэд бид нар ч офицер байхдаа нөгөө судлаад үзсэн шүү дээ. Тэгэхээр дүгүрсэн сайд энэ улсуудыг уг нь нэг жил хэлний бэлтгэл хийх хэрэгтэй байсан юм байна лээ. Тэгээд цугаараа хэлний бэлтгэл сайтай учраас эднэрийг тэгж гудамжинд явуулаад байхгүй шүү нөхдүүд минь. Тэр ёндон нэг жилийн сэргийн хэргийн мэдлэг сургаж байгаа юу авсан байна лээ. Тэрэн дээрээ очиад энэ тавыг тушааж байгаа. Сэргийн алба нэг жил хаалга гэдэг. За манай тэр анги ямар зэр үлдээн гэсэн гэхээр одоо 70-аад оны сүүл 80-аад оны ихээр чинь армийг өргөдөх талаар маш их арга хэмжээ авч илээ шүү дээ. Тэрний дагуу боловсон хүчин бэлтгэхийн тулд Оросд одоо Оросын холбооны дээр үед бол зүйл толгойд улс гэж байсан. Тэн цэргийн сургуульд явж байгаа хүүхдүүдийг нэг жилд нь ерөнхий эрдмийн хичээлүүд цэргийн анхан шатны бэлтгэл хамгийн гол нь хэлний бэлтгэлийн сайн бэлдэж өгөх зорилготой ийм анги байсан. За тэгээд энэ анги маань бүтэн жил ийм програмтай хичээл хийгээд хавар шалгалт аваад тэгээ энэ нэгтүүд манзуугаараа явдаг ийм зорилготой анги байсан. Тэгээ эднэрт байлвал энэ 5 маань хэлмэгдээд хүрээд ирсэн. Тэгэл яахаарахгүй нэг бүтэн жил болсон. За сэргийн хувьд яг анхыг эхлээд баруун зүүнээ мэдэхгүй байхад нь би байгаагүй. Ээлж ямартай байж байгаа хурж ирсэн, хүрээд ирсэн нэртэйт тэр юм уу нэгдүгээр садлаад чамд тойролсон. За нөхдүүд минь гар хурж болохгүй 5 хүн байгаа шүү гэсэн. Оо бас тийм. Яг асуух гэж л та. Ангийн улс төрийн газраас надад тушааж байгаа юм л да. Тэгээд зайлшгүй хамгийн их өрчсөн энэ л байх л та. Тэгэхээр яахааргүй жигсаалын хамгийн түрүүнд жигсаал авч явна. Тэгэхээр чин шанамнаа өгдүүд тэр үед би нэг сайхан амтан байсан гэдгийг бодлоо хэлээд энэ юм шүү дээ. Түүх байдаг юмар хаал байна. Ерөөсөө нийгмийн сэтгэл зүй тэр үед чин хаяа нэг ухамсарын шанаа авдаг ёстой гэдээ эднэр маань ойлгоцсон. Дүрм болохгүй гэсэн бид нар хаяа нэг эцэг ёсны сургамж өгчдөг ийм ёс байдаг учраас байсан. Ер нь цэргийн албанд тэр чи одоо бичигдээгүй хууль байдаг юм уу? Эсвэл ер нь тэмдэг байдаг юм уу? Энэ бол нэг нууц мууцын зэрэгэлд орохгүй ч энэ хариултаа. Зүгээр байл дарга нар юу гэж шанаа өгөх вэ? Өөртөө л бас болохгүй юм биш. Хамгийн болдгоо байсан гэхээр ч одоо ямар байсан гэсэн үг үү? Яг тэ нэгэнтээ хүн хоорондоо харьцаа тэнд байгаа учраас цэрэгч бай, энгийнч бай тэнд чинь заавалчгүй ямар нэгэн юм холбогдно доо. Тэгэхээр яг 60 хэдэн оны төрсөнгөө 50 хэдэн оны одоо бидний төрсөн улсууд бол ерөөсөө бүр иймээсээ холоод хэрэн чинь тасцсан байсан байхгүй юу. Яагаад гэвэл настай хүн болгон бидний туглаа хариулаад, хургаа хариулаад тэр унтж байгаа хүүхдийг захын өвгөн хурж ирээд шилүүрээр ороод олгочдөг. Дараа нь сургуульд яваад орсон сургууль дөрөнгөт нь
За мэдхгүй энэ мөнх хөргөл бол одоо хотын соёлтой газар сорсон багш нараас анжавтыг хүртэж үзээгүй илгүй. Мань мэтийн өдөөний сургууль сурсан улсууд бол яхахгүй нөгөө багшийн шинаагаар хүмүүжээд ингээд гараад ирсэн. Тэр нь цаашаа давтагдаад ингээд явчихсан. А тэгвэл энэ бол тэр Машнуус гэдэг кинон дээр гардаг шиг тийм замбраагүй юм бол биш. А зүгээр тухайн тэр офицер хүний тэр цэргүүтэйгээ харьцаж байгаа харьцаанд хүнтэй ажиллаж байгаа хүн гэдэг чинь цаадах чинь одоо оюутан ч байна уу, эрдэмтэн ч байна уу, цэрэгч байна уу, хоригдолч байна уу, хүнтэй ажиллаж байгаа хүний толгойн чинь заавалч нэг юм байна да тийм ээ. Тэгэхээр л яг хөө мөнх хөргөлийн хувьд бол шанаагчсан тал нь байгаа л да. Шанаа гүйч тавтар энэ төр байгаа. За би мэдээж одоо гүйч байж магадгүй л. Би мэдээж зочноо тодорхой хэмжээнд судлаад уншиж байхдаа нэг ярьцлаганаас нь уншсан байхгүй юу. Цэрэгт аль пааж яхад салаан захирагч маань одоо нөгөө биеийн росты хувьд бол намхан болохоос намайг шанаадах гэж гээд ширэсгээ санаа өгнө шүү дээ. Амраах ч бас санаа өгөхлөөр сайн өгнө шүү дээ. Бид нар ч одоо л ингээд жоохон насуудаар явчаад ах ихч болоод байгаа болохоос олон жил бид нар чинь амраад байгаа захирагчаа тэгжил явж. Гэхдээ одоо бол ах トゥ нар л болчиход сайхан явж байгаа юм уу? За түрүүн бас яг яриандаа онцолж дурдсан л да яа харахгүй л 1 жил гэж хугацааны хувьд бол гололгүй намайг хүн болж төлөвшгöd бол яа харахгүй цэргийн алба гэдэг бол чухал үүрэг гүйцэтгэсэн юм а гэдгсэн. Мэдээж тэр үеийн амьдралаасаа бас та дурсаач өнөөдөр санаанд нь байдаг гой хөгжилтэй зүйлс байдаг болов. Толгомж гинөө. За яг мөнх хөргөлийн хувьд надад нэг мартагддаггүй нэг юм байдаг. Тэр яагаад вэ гэхээр манай харуултай байсан тийм ээ. 9 эхэлсэн. Тэгээд би ангийн жижүүрээр гарч байгаа байхгүй юу? Манай салаа харуултай. Тэгээд харуулаа ингэж ягсаагаад харуулахын бэлтгэл ажлыг шалгаж ясан чи мөнх хөргөл захны давгаа хатаагүй. Тэр чи одоо бүх юм бэлэн байж байгаа хэвээр. Захны давгаа яага хатаагүй гэсэн чи гар дээр марж байгаа байхгүй юу? Нөгөөх нь нойтон. Дөнгөж батсан. Тэгээд нана тайлбар хат гэж. Тэгээ нөгөө даавган зэдвэл ингээд дөрүүлж өгөхө захандаа бариад ингэсэн. Тэгээ би тэрний яагаа мартахгүй байх юм. Би тухайн үед бодчихсон байхгүй. За энэ ч бас нөгөө эмзгүүд гэдэг нь Улаанбаатарын голдуу хэлдэг байхгүй юу? Офицерүүд. Цагаан захтай. Хөдөөний хүүхдүүд бол шал хөрөлтөө. Тэгвэл эдгээр чинь аль 8 сард ирсэн 12 сар гэдэг чинь тодорхой хэмжээний юм авцсан байгаа. Тэгээ говцын тайлбарлаад яасан чинь их гоё яригдж байгаа нөгөө даун хөлтсөн зүүгийн хийхээр нөгөөтг нь оногтой юу нөгөө бүгд жижигж байгаа юм. Тэгээ айгуул гít нугаагаад чигтэй байсан байлгүй. Тэгэл ерөөсөн хамгийн дагжаад ахад заа өмсгөл өмсүүлсэн. Тэр л нэг санаанд тодхон үлдсэн байдаг. За тэрний дараа ямар ч байсан гатгаа авч имлэг эвтээгүүл юм. За таны хувьд бас хуваалцах одоо яг санаанд нь зорсгоо орж байгаа зүйл байна уу? За ямар ч байсан гэсэн захирагчийн хажууд одоо би бариг үстэй. Ямар ч байсан цэргээс халагдаад 2 жил 3 жил ханаа төрөөгүй. Москвад оюутныхаа байрны том цонхыг онгоолгоод өвлжин зунжинга задгаа цонхтой амьдрахтал амархан үеээр ямар ч байсан 3 жил ханаа төрөөгүй. Зүгээр цэргээс хамгийн санаанд ордог юм манай намраах бас жоохон шогч л доо. Тэгээд би нөгөө 1-р ротын 1-р салааны 1-р тасгийн хамгийн өндөр цэрэг учраас батальон цэргийн хамгийн ур зогсдог байхгүй. Тэгээд надаар дуулуулна. Би нөгөө солгоо хоолойтой. Тэгэхээр хаяа жижиг мэжэрд гарч аль мөнх хөргөлийг дуудаад байгаа. Тэгээ намайг ирэхлээр аль чи надад жоохон дуудуулаад үг гэх. Тэгээд надаар янз янзын дуудуулж өөрөө их баясна. Би чи хачин солгоо дуулна шүү дээ. Тэгээ жоохон дуулж инээж ясна. За яв чи дуу сур гэх. Тэгж жагаад нэг хэдэн цэргийн дутаа болсон ямар ч байсан гэсэн. Нэг жир болбоосны дараа. Мэдээч нөгөө үүрэг нь бол дуу эхлүүлэх ёстой юу? Тэгээ шүү дээ. Тий. Дууг бол хаанаас ч эхэлж болно л доо. Яг хөө энэ нэг л сайн дуулдаг болохоор эхлүүлээд. Одоо ер нь тэр дуунаас нь санаанд нь байдаг дуу байна уу? Ганц нэг байлгүй яах вэ? Оо за тэгвэл үзэгчтэй бас тэг өөрсдөө бас сайхан тухайн үед дурсаад нэг ганц бадаг гэдэр аялал болдсон болоо. Одоо юу? Тий, одоо. Энэ жог нь манайх чинь нэлээ олон салаатай ороод 2 ч том ороод байсан. Тэгээ тэр дотор хамгийн муу дуулж чаддгүй офицер хамгийн муу дуулдаг цэргийн нийлүүлдэг.
Тэр сайхан арми гоё дуунуудыг чинь тэгээд За татгалзаж гин гэж ойлгох уу би? Дуулна шүү. зөө яах вэ? Жилийн дараа чинь дуулна шүү. Улсантай айчихгүй л тэгээд. Ойлоо юугаад болох юм бэ дараа? Олон жилийн дараа ч гэсэн Дасаг зэрэг тасаг зэрэг тий. талайманхан давшиж явсан тас зэрэг байсан юмсан тайсан бидний үсэлж явсан таанч цуцаг байсан юм. Ямар ч байсан гэсэн. Бүр нэг болоо тэгээ явчихлаа. Ямар ч байсан бүр нэг байна. бүр тараацсан. Тэр ангийн тэр салаан хамгийн муу дуулдаг хоёр гэхэд бол тэгвэл бусдад бүр нүргэлүүлээд 12 сар балбуулж сурж байгаа шүү дээ. Өдөр шөнөгүй хөл тавьж сурж шүү дээ. За ер нь бол цэргийн алба бол нэг сүүлийн за 20 жил бол ерөнхийдөө нэр хүн тарцсангуу муутай. Тэгээд тэр цэрэгт хүүгээ илгээхд одоо эцэг эхчүү жоохон дургуйч байт юм уу? Тийшээ явхад халширдаг тийм үе байсан л да. Харцсангуу сүүлийн жилүүдэд бол 5-6 жилийн хувьд бол асар өөр хандлага бий болж байна. Цэргийн алба гэдгийг бол нэр хүндтэй хаадаг. Тэр хүний ирээдүйн нийгмийн карьерийн бас чухал. Ялангуяа наадах чинь нэг 2009 онд Батүл битээр хууль санаачлаад төрийн албанд орох. Хүн заавал цэргийн албаа хаацсан байх хэрэгтэй гэд он цагийн заагаад өгчлөөр одооны залуучууд бол нэгдүгээр төрийн албаа хаамаар байна, хоёрдугаарт ер нь нэг цэргийн албыг үзье гэдэг тийм ээ. Эр хүн болж үгүй юу шалгая гэж өөрийгөө сордог болцсон байлээ. Манай нэг одоо найзын хүүхд Канадад сургууль төгсөж ирж байгаа байхгүй юу? Энэ жил төгсөж ирж байгаа 23 та. Тэгээ аав ээж рүү уцтаад би очиод шууд цэргийн албаа шүү. Жил байна уу? Жил 6 сар хаана шүү. Намайг бити янз янзаар ятгаж хаалахгүй гэж оролдоорой гэдэг. Тэгэхээр өөр болж байгаа байхгүй юу? А эннийхэн зөрүүлээд яг нийгмийнхаа цаг үеийнхаа шаардлагатай нийцээд манай айрам улам одоо юу гэдэг өндөр технологитой тийм ээ. Тэр залуучууд зүгээр нэг цэргийн албаагаад гарах биш. Тодорхой хэмжээний өндөр мэдлэг эзэмшээд мэрэгжил эзэмшээ гардаг бол бүр сайн байгаа. Одоо шинэ Солонгост 2 жил цэргийн албаагаа гарлаа гэхэд эсвэл холбоочин эсвэл бульдозерчин ч гэдэг танкны жолоочин тийм ээ. Механик нь одоо бульдозерын адилхан диплом аваад гарчдаг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо нисгэд албааж исэн нисхийн техникийн сертификат аваа гарч идэг. Ийм давхар мэрэгжил олох юмнууд дээр их анхаармаар юм шиг. Цаг үетэйгээ нийлүүлэх. Цаг хугацааг хожиж штэ тий. Хүмүүжүүлж, төлөвшүүлэнгээ мэрэгшүүл. Хөдөлмөрөөр хамтын хүчээр хүмүүжүүлж штэ. За, амар дэлгэр бэлтгэл ошуучтай баярлалаа. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсанд. Тэгээ салаан захирагч нь байлдагчтай ирж нэвтрүүлэгт нь оролцсон гэдэг бол их хүндэтгэл гэж ойлгож байна. Баярлалаа танд. За их баярлалаа. За, таны хувьд бол мэдээж бас талархал илэрхийлж байна. Баярлалаа амраа. За баярлалаа. Баярлалаа. За, баярлалаа танд. За тань зориулж урьсан зочин маань гинтэн бэлэг байж чадвуу. Таамаглаж исэн хүмүүсээс нь шал өөр юм дөө. Тийм байна. Цэрэг ярьж байгаад гинтхэн тэр сэдвээр орохлоор чи манай цэргийн ангийн нэг хүүхдүүд л байгаа юм байна да гэж. Онжавуудаас нэг те. Бүр манай салаан дарга байна шүү дээ. За ажлын бус цагаар таныг ер нь хаанаас олж болох вэ? Гэхдээ ер нь чөлөөт цагаараа чухам юу хийдэг вэ гэсэн асуулт шүү уучлаарай. За таныг бар ресторан хийсгүй одоо тэр нас ч шүү дээ. Голцоо 7 хоногт 2 удаа найз нартайгаа бөмбөг өшөглөнө. За сакс тоглоно. Тэгээд жоохон цаг зав гарвал хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөхөө болж байна. Бид нар ч одоо 2000 оноос хойш төрийн ажил янз бүрийн төвшөнд хийж ягаад гэрийнхэнтэйгээ цаг өнгөрөөдөг байхгүй. Нэг мэдгэл хүүхдүүд том болчтой юм. Тэгээд сая 4 жил сүүлийн 4 жил бол овоо цаг өнгөрөөлөө хүүхдүүдтэйгээ. Ном барьна, ном уншина. Гольф тоглодог гэж сонссон.
Аяа. Тэгээ гольфыг Чи өгүүл юугаа тоглох уу? ааха. Ер нь бол их хоёр тал яриад байдаг л да. Гольфыг одоо за баян хүмүүсийн хийдэг ажилдаа гэдэг талаас нь ч юм уу. Би гольфонд ер нь тун санамсаргүй орсон юм. Яасан гэхэлэр 91-ээс 95 онд Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагад суух төлөөлөгчийн газар гэдэг Нью-Йоркд одоо манайхаар бол элчин сайдын яам баггүй юу. Тэнд ажилладаг. Тэгээд 91-ээс 95 онд чинь яг нөгөө хүйтэн дайн дуусаад дэлхийн нөгөө капиталист социалист систем гэж байснаа задраад. Тэгээд нүүб дотор Азийн бүлэг гэж байдаг байхгүй юу. Тэгээд бид нар чинь шинээр Азийн бүлэгт орсон. Хуучин нөгөө социалист орнуудын бүлэг гэдэгт байж байгаад социалист нийгэм задрангууд бид нар чинь Азийн бүлэгт орж ирж штэ. Одоо өөрөөр хэлбэл нэг ангид шин хүүхд болж орж ирж байгаа байхгүй юу. Тогтцсон ангид. Тэгээд ороод ирэхлээр нөгөө Азийн бүлгийн орнууд чинь одоо Япон, Солонгос, Малайз, Индонез, Сингапур, Филиппин гэдэг нөгөө олон орнууд чинь ингээл харж байгаа штэ бид нарыг. Нөгөө Монгол гэдэг нөхдүүд байдаг. Нэг социалист орны лагерийнх ингээл тэд нартай яваад байдаг. Бид нартай нийлчлээ. Тэгээ бид нар чинь тэр дотроо орж бас нэг шингэх хэрэгтэй болно доо. Тэгээ тэр Азийн бүлгийн одоо гол ажлыг нугалдаг миний үеийн бахан залуучууд байдаг байхгүй юу? Сингапур, Малайз, Таиланд, Филиппин, за Япон, Солонгос гэдэг. Тэгээд тэр чинь нэг 43-4 Азийн оронтой. Тэгээд юу гэдэг нэг нэгдсэн үндэсний байгууллага дээр хэлцэж байгаа нэг том асуудал гараад тэргээ санал хураах болно шүү дээ. Тэнгүүд Азийн бүх орнууд цугларч хагаад хоорондоо ярьдаг байхгүй юу. За Америкууд ийм байр суурь эзлээд байна. Оросууд ийм байр суурьтай байна. Бидний эрх ашиг хаана байна? Аз бид нар яаж саналаа өгөх ёстой вэ гэдэг. Болж игэл нэгдсэн байр суурьнд хүрдэг байхгүй юу. Тэгээд тэр чи өдөр шөнөгүй цаг өнгөрөөн хоорондоо. Тэгээд тэд нар айгүйх гольф тоглодог байхгүй юу. Дандаа гольф тоглох. Хацуудаар дандаа гольф тоглох. Тэгжээж нөгөө хоорондоо Тэдний хэлээр ярих гэдэг шүү дээ. Тэ одоо гольф тэд дундаа орох гэдэг байхгүй юу. Тэгжээж нөгөөдөл чи хоорондоо үрхэд найзлаад байдаг. А би чинь сакс тоглоё гэдэг тэн чинь юу саксаж чи юм яриад эсвэл одоо яах юм снукер тоглоё гэх юм уу хаашаа энэ чинь бидний тоглодог юм чинь тэр л байсан юм чи. Тэг өөр ирэхгүй орсон байхгүй юу. Тэгээ нэг Сингапур, Индонез тэр залуучууд вэ чи бид нартай нийлье гэж бодож байгаа хэдүүлээ тоглоё. Тэгээд тэнд ажиллаа ярэ гэд. Тэгээд орсон. Эрэгтэй улс төрчдгийг их ярьдаг л да. За таныг бол мэдээж хуульч тэгээ бас нөгөө талд нь улс төрч гэдгийг бол мэдээж нэг эмдэртэй тэргүй мэднэ. Бильярдын ширээний ард болоод шар ариг уунгаа. За магадгүй гольф тоглож байхдаа их улс төр ярьдгаа. Нөгөө кавичгийн дотор хийчи хор найруулдгаа гэж ярьдаг л да. Тийм зүйл болох уу? За гадаад бол гадаадын одоо том эрх ашгаар бол тэгж хандхаас өөр аргагүй байдаг. Ер нь тийм төрлийн спорт ч мөн үү эсвэл үгүй юу? Таны хувьд би нэгдүгээр хор найруулж чадахгүй. Яг нэг хэлгээд. Тэр миний одоо авьяас дутна нэг талаас нөгөө талаас нөмөр нөлөө дутна хийж чадах ч ажил биш. Найруулах шаардлага. Найруулах шаардлагач байхгүй. Нэг талаас нөгөө талаас эн чинь одоо юу гэдэг юм. Хичнээн хор найрж гэн ингэж гэн гэж яриад байгаа ч гэсэн эн чинь цаана явж зорилгын зөв байвал тийм ээ. Хоёр талын өөр өөртөөхөө үзэл бодлогоо одоо санал зөрөхтөрөө зөрөөд нийлэхтэрээ нийлээд тэгээ тэрийг одоо нэг төрийн баримтчиг болгоод хэрэгжүүлээд явж байгаа л ажил шүү дээ. Одоо хэдийгээр хор найруулж гин гэж нэрлэж байгаа боловч ясам дээр эн чинь одоо нэгдсэн байр суурьнд хүрэх ажлыг л хэлээд байгаа шүү дээ. Тэгж л ойлгож байгаа. За би танд нэг бэлэг бэлдсэн. За мэдээж бэлгэн дургүй хүн гэж юу байх вэ? Энэ бэлгийг яг одоо энд задлах ёстой. За. Яа тэгэхээр хоёлаа бас ярилцлагаа цаашаа үргэлжлэхэд юутай. Тэгээ би танд бол мэдээж чихрийн цуглуулга бэлгэлэхгүй шүү дээ. За. За баярлалаа. За эхлээд задлахаас өмнө та нэг таах гэж үзтээ. За тэгээ. Юу байгаа магадлалтай байна. Ийм дайны хэмжээний. Тий. Фото зураг биш байна. Фото зураг. Гурвалжин байхгүй тий. Тий. Мэдлээ. Биер байна. Биерээ. Тий. За биер өгөх шалтгаан байх уу? Та бод та. Биер нь зураг. Биер бэлгэлжсэн дугаар өдрийг үзээ таагаад байгаа шиг. Биер нь зураг зурж сурахынсан зураг зурахынсан гэж боддгийн тэр чи хаа нэг тэрийг би мэдэхгүй шүү дээ. Сонссон биш үү? Задлах уу? Тийм задлаа. Баярлалаа энэ чинь бэлэг аваагүй удсан биш үү? Тийм биш. За юу вэ? Бөмбөр байна. Бөмбөрийн паст байна. Тийм байна. Баярлалаа. За түрүү нэвтрүүлэгт орж ирэхдээ бас студийн маань анзаараад хин нэг ирж
хөгжим тоглох юм уугүй юу гэдэг танд зориулж бэлдсэн. Тэгээ би бас таны нэг ярилцлаганаас уншсан. Цаг зав гаргаад бас бөмбөрөөр хичээлж байгаа гэд. Тэгээд хичээлж ямар хичээлэх гэж оролдож байгаа тэг орхисон юм аа. За. Оролдож байгаа тэгэхээр бас л ямар ч байсан аав үсгийн заалгасан л баг. Тэгээд би таныг үзэгчтэй хүндэтгээд бас ийм бэлэг бэлдсэн нэвтрүүлгийн маань хамт олныг хүндэтгээд нэг бөмбөрийн цохилт хийж үзүүлээсэй гэж хэлж байна. Би тэгж нэг сайхан хөгжмийг гутаагаад яах вэ? Энд ч одоо Зүгээр. чи хаанаас ийм сонсч ийм гоё юм авч юу надаа? Тэг харин ингэж сайхан бэлтсний минь хүн чи тэгээд намайг тоглож чадахгүй мэдсээр ээжээж. Үгүй би таныг хичээлж байгаа л орхицсан гэж сонссон шүү дээ. Би харангийн пүүжигээс хичээл авчихсан байхгүй юу? Ааха. Тэгээд нэг нэлээ хэдэн хичээл аваад. Хэд хоног авсан? Удаагүй. 2-7 хонсон. Тэгээд нөгөө пүүжи чи надаа ноот заагаад. Би чи бушуухан энэ гармаа санагдаад байна шүү дээ. Тэгээд хуйсараагаад пүүжи хоёлаа юун дээр гараа бөмбөрөн дээр гараа гэсэн чинь пүүжи чи хатуурхаад үгүй би чамд эхлээ заавал ноот заана. Одоо нөгөө жолооны курсээр бол жолооныхаа дадлагт гараагүй юм уу тий? Бөмбөр дээр пүүжи чи надад 4 заасараагаа тэгээд дуусгацсан байхгүй юу? Яг бөмбөрийг сонгосон юм та? Үгүй ер нь нэг л хөгжим тоглолт суръя л гэж бододсон байхгүй юу? Ямар ч хамаагүй хөгжим тоглолт суръя гэх. Тэгээд хамгийн гоё нь яг чи надад бөмбөр. Гитар дээр арай ойр биш үү? Үгүй айгу хэцүү юм санагдаад. Бөмбөр л надад ер нь нэг л ингээл цогтлын хамгийн гоё юм шиг ингээд групп тоглож явах чинь ингээд бөмбөр чинь ингээд ус мөсөн сэгсэгээл сөртэй байдаг үстэй. Харангийн пүүжи өгч зүгээр ингээд танд зөгөх үү? Тэрэнд гоё юм шиг санагдаад тэгэл хичээл авсан баг. Айгу хэцүү юм бэлээ. За хүсэлтээ маань хүлээж аваагууд баярлалаа. Би ч юм дараагийн удаа тоглож үзүүлнэ заяа. Сурж байгаа. За энэ бэлэгний маань хэргийг гаргаарай. За тэгвэл ярианыхаа дараагийн сэдвт оръё доо. Би таны нэг ярьцлаганаас бас тэр гарчиг их анхаарал татсан л да. Би одоо өнгөрсөн амьдралдаа харамсах зүйлгүй амьдрахыг их хичээдгээ. Магадгүй амьдралынхын зарчимч тэр болсон байх. Таны ер нь багаас нь тавигдсан одоо аав ээж нь магадгүй тэгж сургадаг байсан болохоор одоо хийж байгаа бүх үйлдэлээ хяндаг байсан уу? Эсвэл өнөөдөр харамсах зүйлтэй болчоод ойлгосон ухаарлуу аль нь юм бэ? Би тэрийг бас эргэлзээл бодлоо. Хэлэх гээдсэн санаа ийм л юм л да. Тэр юмыг оролдож үзээд хийж чадахгүй гэж болно шүү дээ, тийм ээ. Эсвэл тавьсан зорилготой хүрэхгүй байж болно. Хамгийн гол нь хичээх хэрэгтэй юм аа л гэсэн би санаа хэлээд байгаа байхгүй юу? Оролдоол ах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл за одоо юу гэдэг нэг ажил хийе гэж бодъё. Тэнд өөрийгөө 50% зарцуулаад өөрийнхөө бүх хүч чадлаа зарцуулж чадахгүйгээр нэг 50-60% та ноцолтчоод хайчих. 100% магадгүй 120% өөрийгөө зарцуулаад бүх хүч чадлаа зарцуулаад тэрэндээ хүрч чадахгүй байх хоёрын орон зарчмын зөрөө байгаа байхгүй юу? Би тэгж л хараад байгаа. Эргээ харамсан шүү дээ тийм ээ. Би тэгэхэд нэг тэнцэнэ нэг цагаа гүц зарцуулдаг байж тээ, анхаарлаа төвлөрүүлэх байж тээ, бие дайчлах байж тээ гэж харамсах нэг үе байна. Эргэж хараад тийм ээ би тэр тавьсан зорилготой ч юм уу сурах юм сураагүй байж болно. Гэхдээ бие дайчилсан да гэж бодох нь илүү чухал юм уу гэж би тэр санааг л хэлээд байгаа байхгүй. Монголчууд бидний бас л өөрсдөө бид нар байнга л мэддэг хэлдэг л үг байхгүй. Эзэн хичээл заяа хийчихнэ гэдгийг л орчуулгын чахал үг.
За энэ асуултын араас одоо тавих гэж байгаа асуултанд ингэж холбосонд хэрвээ логик агуулга зөрүүтэй байвал та бас өршөөгөөрэй. Гэхдээ би асууя. Тантай ярилцах гад сошиал ертөнцид байгаа таныг чиглэсэн өөр мэдээллүүдийг ингээд судлаад үзэхэд бол яа харахгүй бол таны хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж исэн үеийн 2008 оны 7 дугаар сарын 1 гэж одоо монголчуудын 7 сарын 1 гингүүд л толгоонд нь орж ирдэг нэг үйл явдал байна л да. Сонгуулийн дараа болсон, нийгмийг хамарсан. Тэгээд 5 хүний амнаас үргэлжсэн юм харамсалтай үйл явдал байгаа. Тэгээд битсэн мэдээллүүд нь таныг харамсдаг болов уу гэсэн өнгөцөөр дандаа битсэн байгаа байхгүй юу? Тэгээд би энийг ингээд байрлуулчлаа. Энэ үйл явдал одоо танд юу н бодогдно үз? Бодогдлоо яах вэ? Зүгээр ийм болсонд нь би байн харамсч явдیں۔ Зөвөр өөрөөсөө эргэж бодоод асуугаад за чи ер нь тухайн үед энийг өршлөн сэргийлээд ийм үйл явдал гаргачихгүй тулд өөрөөсөө шалтгааллах бүх юмаа хийсэн үү гэж эргцүүлж бодох үе байна. Тэр 5 залуугийн амь насыг одоо эрсдэлд хүргэх 5 залуу амиа алдах тийм нөхцөл байдалд өршлөн сэргийлж бүхэл арга хэмжээг авсан уу гэж бодох үе байна. Тэг ингээ зарим өдөр бодоход бол бүх арга хэмжээг авсан юм шиг бодогдно. Зарим өдөр бол за нэг өшөө тэгчихж байсан болов уу гэж бодогдох үе бий. Зүгээр эргээд бодоход төр бол тэр мөчөд нийгмийн дэг журмыг хангах, сахиулах үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Тэргээ биелүүлсэн, өгсөн үүрэг даалгавар ярьсан зүйл бүгд бланкн дээр бичээстэй, цаасан дээр буулгастай байгаа учраас одоо юу гэдгийг нууж хаах юм ерөөсөө байхгүй. Хэдийгээр тэр нь төрийн нууц ч гэсэн бидний хувьд бол төрийн албан хаагчийн хувьд бол өөрсдөөсөө шалтгааллах бүхнийгээ хийсэн гэж боддгийг. Магадгүй одоо өөрийгөө жоохон голох үе бий. Өшөө илүү жоохон шид юмгийч гэдэг юм уу, өшөө илүү жоохон идэвхтэй байсан бол магадгүй үйл явдлыг тийм үе шатанд нь хүрэхээс өмнө урьдчилан сэргийлчих болох байсан болов гэж эргэлзэх үе байна. Хүмүүс заримдаа асуудаг юм л да. Та одоо ингээд нэг 7 сарын нэг ингээд гарч ирэл бүр дотроо бүгдийн нэг ингээд ярьчаач гэдэг. Тэгээ их зовлонтой шүү дээ. Эн чинь өөрөө төрийн нууцтай холбоотой асуудал. Миний тэр үед хийжсэн эргэн тойронд байсан хүмүүсийн ярьсан хийсэн бүх зүйл төрийн нууцт хамаардаг учраас гарч ирэл цээжэд дэлдэл одоо өөрийгөө мөрөх гээд байгаа мó, өөрийгөө зөвдөх гээд байгаа мó төрийн нууц задлаад иж болохгүй нэг талаас. Нөгөө талаас эн чинь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал. За нөгөө нэг асуудаг юм онц байдал заавал зарлах шаардлага байсан уу гэж хүмүүс бас их асуудаг юм. Онц байдал зарлахаас өөр аргагүй байдалд хүрсэн л дээ. Онц байдал зарладаг цөөхөн шалтгаан байдаг. Тэрний нэг нь нийтийг хамарсан их замбраагүй байдал. Цагдаагийн хүч бие бүрэлдэхүүнээр зогсоох аргагүй болох юм бол онц байдал зарладаг. Тэр өдөр чинь нийтийг хамарсан их замбраагүй байдал Улаанбаатар хотын төв хэсгээс Улаанбаатар хотын бусад цэгүүд рүү тархах аюул бодитоогоор нүүрлсэн. За шөнийн 11-12 цагийн үед тэр олон хөөрсөн согтуу залуучуудыг дотроос нь турхирч цагдаагийн галт зэвсгийн агуулга руу чиглүүлж тийш нь турхирч эхэлсэн. Тэндээсээ нэлээ хэсэг нь салаад хөдлөөд явсан. Ийм үед бол Монгол Улсын ерөнхийлөгч инх хоёр нэг талаас иргэн хүний нөгөө талаас улс төрч хүний зориг гаргаж онц байдал зарласан. Онц байдал зарсны дараа байдлыг бол хяналтанд авч чадсан л да. Тэгэхээр зарлахаас өөр аргагүй байдалд хүрсэл гэж ойлгож байгаа. Та бүх зүйлийг яг детальчилж мэдж байгаа хүний хувьд нийгэмд хэр зөрүүтэй мэдээлэл цэцэгдэн зүгээр би таныг ямар тодорхой асууж байгаа ш зүгээр хуваар ярихад бол нарийн ширээ юмнуудыг бол нийгэм одоо хэвлэл мэдээллийнхэн мэдэхгүй шүү дээ. Мэдэж болохгүй ч юм байна. За мэдчихвэл уулна одоо энэ байдлыг ойлгоход хэрэгтэй юм даа гэж бодож байгаа ч юм байна. Гэхдээ тэр нь миний бодож байгаас үл шалтгаалаад угаасаа Монгол Улсын хуулиар төрийн нууцд хамаарч байгаа учраас тэрийг задлах эрх хинт ч байхгүй. Нэг талаас нөгөө тагвар хамгийн буруу мэдээ цацагдаж олны төөрөгдүүлж байгаа юм бол энэ тэр 5 хүнийг цагдаа буудчихлаа. Нэг хар машинаас гарч ирэл одоо цагдаагийнхан л буудчихлаа гэдэг энэ пиарыг асар их цацлаа шүү дээ. Өнөөдөр буудсан хүний нь олоогүй байна. Тэр цагдаа байсан байна уу, цагдаа биш байна уу? Одоо болтол олоогүй. Тэгсэн мөртлөө цагдаагийн удирдлагууд тэгсэн мөртлөө цагдаа буудчихлаа гэсэн пиарыг асар их хүргээд тэгээд тэрийгэ баттахын тулд албан тушаалаа дагуу өргөсөн тангарахтай үнчээр үргээ гүйцэтгээд явж исэн цагдаагийн дарга нарт хэрэг тулгаад
ял өгөөд ингээд дуусгаж байгаа. Энэ нь бол өөрөө бодит байдал мэдээ өгж байгаа. Тэгээ улс төрийн PR энэ гурван огтлцоон дээр хүмүүс буруу мэдээ хүргээд байгаа юм бол гэж би бодож байгаа. Та сая бас улсын нууц гэж хэллээ л дээ. Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын энх хоёр бол эндээс бас тодорхой хэмжээний материал задлсан тал байгаа л да. Задлсан материалыг би сайн мэдэхгүй зүгээр улсын их хурлын ажлын хэсэг гарсан шүү дээ. Тэгээд тэндээс дүгнэлтүүдээ хийсэн нэг талаас нөгөөтэйгөр энх хоёр ерөнхийлөгчийн ажлыг өгчөөд 2010 онд байна уу да хэвлэлээр нэг гарч ирээд би ерөнхийлөгч байхдаа энэ нэг том алдаа хийчлээ. 7 сарын 1-ний холбоотой төрийн нууцд хамгаалагдсан байгаа мэдээ материалыг хууль гаргаад хуулиар ил тод болох ёстой байжээ гэж хэлсэн нэг үг бий. Тэгээ би одоо боддгийн зүгээр эзэн нэгэн цагт хууль тогтоох хэрэг олдох юм бол хууль санаачлах хэрэг олдох юм бол энэ 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой энэ штабын үйл ажиллагаа үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр юу ярьсан, хэн юу ярьсан, ямар асуудлууд хилцсэн, штабаас ямар үүрэг даалгаврыг өгсөн энэ бүгдийг нэг ил тод болгож тавих хэрэгтэй ч юм болов. Одоо гарвал аюултай юу? Энэ би өөрийгөө өмөрөх гэдэг утгаараа ч юм уу, бусдыг буруутгах гэдэг утгаараа биш. Энэ дараагийн хүмүүстэй иргэд олон нийтэд ер нь сургамж болох хэрэгтэй зөндөө байгаа байхгүй тэр дотор. Яаж улс төрчид уур бухимдалтай баригдаад тийм ээ, сонгуулийнхаа дүнд шатаад залуучуудыг турхираад байдлыг хяналтаасаа бүрэн алдаад хяналтаасаа алдангуудаа яаж хамгийн түрүүнд зүхтааж явж гин тийм ээ. Ард нь цагдаа хэдэн цагдаа албаа гүйцэтгэл үлдэж шít. Цагдаа нар зодуулаад үлдэж чинь 5 залуу гэмгүй залуу амнасаа алдж чинь. Эндээс сургамж авах юмнууд их байгаа байхгүй юу? Магадгүй дараагийн үед хэрэг болж магадгүй гэж би нэг юм санаачлаа гэж бодож байгаа юм. Ер нь хараг. Ер нь бол сүүлийн үед ингэж ярьдаг болсон байна л да. Нийгэм нь улсын хурлын 76 гишүүнээ элдвэр хэлдэг. Та мэдж байгаа байлгүй те. Тэгэнгүүт буцаад нөгөө нийгэм ард түмний тусгалч нь тэнд очиж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо аль аль нь болохгүй л байна. Та энэ дээр юу гэж боддог вэ? 76-аас илүү би ялангуяа сүүлийн 4 жил ингээ гаднаас нь харж штэ тийм ээ. Надаа Монголын улс төрийн тогтолцоонд нэг дутагдаад байгаа юм бол хамгийн их дутагдж байгаа юм бол шийдвэр гаргаж дутагдж байна гэж би харж байгаа. Өөрөөр хэлбэл нэг хийсэн зүйл хэлсэн үгэндээ эзэн болоод шийдвэр гаргаад гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлээд үр дүнгийн үзээд тийм ээ. Энийг олон нийтэд зөв тайлбарлаад ингээд аваад явах ийм институт нь хуу хүн биш шүү. Одоо тэр ерөнхий сайдын ерөнхийлөгч гэж байгаа юм биш. Институт буюу үндсэн хуулиараа бид нар тогтоосон энэ төрийн тогтолцоонд би том гажиг байна гэж хараад байгаа. Ерөнхий сайд нь улс орны хөгжлийг зохицуулаад удирдаад чиглүүлээд гүйц засаглалыг тэргүүлээд аваад явах хэвээр хүн их хурлынхаа барьцаанд орж шít. Нэг л эвгүй алхам хийх юм бол их хурлын тэр хүнийг улс төрийн хариуцлага тооцоол асуудал ярьж ийн нөхөөс дэмжих тухай асуудал их бага байна шít. Ерөнхий сайд нь эргээд 76-тайгаа ямар нэгэн байдлаар хариуцлага тооцоохоо болиё гэхэд их хурлтайгаа ан ман ачтач ажил ярих болцоо байхгүй шít. Ерөнхийлөгч асар том мэдлэлтэй. Ард түмнээс сонгогдсон улс төрийн том мандаттай. Гэхдээ гүйц засаглалын тэргүүн биш. Монгол улсын эм дэгдлийн бэлэг тэмдэг хүн тэнд сууж яадаг. Гэхдээ хүссэн хүсээгүй улс орон хямраад байгаа учраас тэр хүн оролцож шít. Ингээд эцсийн дүндээ хаа нэгэн газар хин нэгэн хүн шийдвэр гаргах хэрэгтэй болж байна да. Гэтэл өнөөдөр дэлхийд даяар ямар хандлага ажиглагдж байна вэ гэхээр амьдралын энэ темп ирч айгүй хурдсаж шít. Энэ үед гүйц засаглалд илүү их эрх мэдэл олох улам хандлага бэхжээд байгаа байхгүй. Гүйцэтгэх хэрэг засаглал буюу засгийн газартаа тэр дундаа ерөнхий сайдтай. Тэгээд ерөнхий сайд их хурлтайгаа байна уу, ерөнхийлөгчтэйгээ байна уу зөвшөлдсөд шийдвэр гаргадаг. Хүмүүсийг ер нь яах гэдэг төрийн өндөр албан тушаал дээр авч тавьж байгаа юм бэ? Шийдвэр гарга. Шийдэл ол. Зүгээр маргалдаад янз янзын хөлбөр яриад ард түмнээс асуугаа суугаад авах бол тэр хүний хийх ёстой ажил биш байгаа байхгүй. Ард түмэн нэгэнд чамд эрхий чинь олгоод үүргийг чинь үүрүүлсэн байна шүү дээ. Хамгийн зөв шийдвэрээ өөрийнхөө зөв гэж бодож байгаа шийдвэрээ гаргана. Энэ шийдвэр гаргаж чаддгүй явдал миний бодлоор манай улсын хөгжлийг хойшин татж байна. Ганцхан жишээ 5 7. 10 хэдэн жил бид нар нэг орд газрыг ашиглах уугүй юу гэдгийг л маргалдаал сууж шүү дээ.
их хурлаараа ярьж гэн, засгийн газраараа ярьж гэн, баг ард нийтээрээ хилцэж гэн. Гэхдээ эн чи эцсийн дүндээ зүгээр л нэг орд газар байхгүй юу? Аж ахуйн л ажил шүү дээ. Яг өнөөдөр Монголын төрд яг ямар хүн хэрэгтэй байна? Дахиад магадгүй би санаагаа давтчихж магадгүй. Гэхдээ хүний асуудал биш ээ санаа. Хүний асуудал биш. Сонгогч болохоор ингэж байгаа байхгүй юу? Нам сонгох уу, би хүнийг харж сонгох уу гэдэг Энэ нь эргэлзээний дээрээ яг яваад байгаа. Энэ байгаа. сонгогчийн сонголтын асуудал. Миний яриад байгаа юм бол тогтолцооны асуудал яриад байгаа байхгүй юу? Яг би сонгуул ярмааргүй л да. Энэ сонгуул болдгороо болоод дуусна. Тэрний дараа амьдрал үргэлжлэнэ. Бид монголчууд өрөө төлнө, улс орноо хөгжүүлнэ, тийм ээ. Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулна. Хамгийн болохгүй байгаа юм нь сая миний хэлээд байгаа тогтолцоо. Ерөнхийлөгч шинж байж болно. Ерөнхий сайд тэнч байж болно. Гэхдээ энэ тогтолцоонд өөрчлөлт орохгүй бол ямар ч ерөнхий сайд байгаад их хурлаа ажлаа тайлбарлуулад их хурлаагаа санал зөрөөд их хурлаа тарах эрх байхгүй бол тэр ерөнхий сайд их хурлын бэлтгэл байна. Нэмэр байхгүй. Тэр ерөнхий сайд үгүй ээ. Энэ 5-7 асуудлыг би ингэж шийднэ. Ингэхээс өөр арга байхгүй. Яг л энэ чи эдийн засгийн асуудлаа, аж ахуйн асуудлаа. Ингээд явна гэхэд тэр парламент орж ирээд энэ хүнийг ажлын зогсоож л байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл ганцхан 5-7-ыг л 76 хүн шийдэх гэдэг шүү дээ. Нэг хүн шийдчих хэрэгтэй. Тогтолцоогоо өөрчилж амжаагүй. Өөрчлөхөр үндсэн хуульд өөрчлөлт хийнэ гэсэн үг үстэй тий. Одоо миний ойлгож байгаагаар энэ 16 оны парламентын үндсэн үүрэг бол ерөөсөө үндсэн хуулийнхаа энэ тогтолцооныхаа асуудал шийдвэр гаргах болцоотой, шийдвэр гаргах чадaltaй тийм эрх зүйн орчин бүрдүүлэх асуудал. Тэрний дараа бол асуудал хүнээсээ үл шалтгаалаад явна. За ингээд ярилцаад ивэл ярилцах маш олон сэдв байна. Сонирхолд татж байгаа асууж чадаагүй асуудлууд их байна л да. Дараа нь ярилцах боломж олдох бах. Нэвтрүүлгийнхаа гэрэл гэгээтэй сэдвээр өндөрлөе. За. Таны тэргүүлж ажилладаг Харвардд төгсөгчдийн холбооны эрх намар нэг лекц унших гэж байсан. Тэр лекцийн сэдв яг юм чиглэлээс нь. Тий. Монголоос Харвард төгсөгчдийн клуб, төгсөгчдийн холбоо гэж бид 30-аад гишүүнтэй л да. Тэгээ бид нар жилдээ 2 арга хэмжээ хийдэг. Энэ намрын арга хэмжээ бид нар нэг Харвардаас ганц нэг багш урьж авчираад дотоодтой юм байна. Одоо улс орон даяараа нэг тийм цуврал лекц хийх юм уу гэсэн бодолтой байгаа. Тэгээ лекцийн сэдв нь юу юм бэ гэхээр яаж монголчуудтайгаа залуучуудтайгаа илүү тийм чөлөөтэй, илүү бүр задгай, аливаа юмд баригдаагүй сэтгэж өөртөөхөөрөө сэтгэж сурах уу гэдэг ийм сэдв байгаа. Тэгээ энэ сэдвийг манай одоо Харвардд сурж байгаа 4-5 залуучууд биднэрт санал болгосон байхгүй юу? Тэд нэр 100 ирээд уулзаад ярихлаар юу гэдэг вэ гэхээр үгүй ориглахаа бид нар очиод хим, физик, англи хэлээр ерөөсө гологдохгүй байна. Бид нар жоохон дутагдаад гологдоод байгаа юм бол багштайгаа мэтгэлцэх, маргах, өөрийнхоороо сэтгэх тийм ээ. Аливаа юм ингээд лекц уншихлаар нь тэмдэглэж авчаад буцаад хариулах биш. Тэрийг эргэж бодоод одоо critical thinking буюу тал талаас нь эргэцүүлж боддог. Тэгээд тал талаас нь ухад түнхснийхаа дараа тэр имийг өөрийн болгож авдаг чадвар бидэнд дутагдаад байна. Тэгээ энэ талаар бид нар нэг сурал лекц уншия. Тэгээ энэ өөрөө бүр багаас нь л эхэлдэг ажил юм байна л да. 10 жилээс нь цэцэрлэгээс нь эцэг их нь тийм ээ хүүхдийг одоо яг хүн гэдэг утгаар нь одоо өөрийгөө хөгжүүлэх болцоог нь олох. Төгшөхгүй харьцдаг тийм. Төгшөхгүй харьцдаг, цаг гаргах. Энэ их чухал байгаа байхгүй юу? Энэ дээр бид нар нэг тийм цуврал лекц хийж бодож байгаа. Улс орон даяараа. За баярлалаа. Энэ лекцийн ажилчин яг дараагийн сонголт хийх гэж байгаа залуучуудад их тийм зөв алхам хийж ойлгоход нэг чухал зүйл байна гэж найдаж байна. Багш нарт ялангуяа манай одоо цэцэрлэг, баг сургуулийн багш нар, их сургуулийн багш нар тийм ээ эцэг эхчүүдэд хэрэгтэй байх болов уу гэд найдаж байна. За баярлалаа. Тантай ярилцахад таатай байлаа. Тэгээ нэвтрүүлгийн маань бас нэрийн бэлэг. Та өөрийнхөө өнөөдрийн амьдралын цаг хугацаанаас энд зарцуулсан 2 цагийн хугацаа хий хоосон өнгөрөөгүй үнцэнтэй байлаа гэж бодсон бол энэ бэлэг маань их үнцэнтэй байх бах. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ нэвтрүүлгээ өндөрлөж таныг үзэгчд маань хандаж өгөхийг урьдчилан. Хоёулаа нэвтрүүлгээ өндөрлөё. За баярлалаа. Энэ нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө санаж бодож байгаа зүйлээс зах тухаас нь санаатайгаа ярилцлаа. Тэгээд сонирхолтой байсан байх гэж найдаж байна. За надаас илүү одоо сонин сонсох, илүү сонин сэдв гарахаар байвал би ялангуяа тэр намрынхаа цуврал лекцэн дээр Монголд Улаанбаатарт хот төдөөгөө залуучуудаа хүргэнэ.
тэр одоо арга хэмжээнд өргөнөөр оролцоорой гэж намрын арга хэмжээнд өрье да. За баярлалаа. Тал бүрээр ярилцахыг хичээлээ. За баярлалаа. Сайн уу ток шоуны маань өнөө оройны зочин, за улсын их хурл засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд асан, за хуульч олон улсын эрх зүйч Цэндийн мөнх оргил байла. Тэгээ бидний ярилцлага үзэгч та бүхэн сонсууштай байсан бол хамт олонны маань энэ ажлын үндэс норж байгаа. Та бүхэн гэр бүлийнхээ халуун дулаан аврамсгалд амралтын өдрүүдэд аятуутай сайхан өнгөрүүлээрэ баяртай.